11-р анги. Өөрсдийгөө дог тохуу болгосон нь. 1-р зэрэглэлийн техник 100 ударгыг бүрэн эзэмшсэн байна. Чүзэнийг техникийнхээ бүрэн хүчийг гаргаж байгааг харсан танхимд байсан бүх хүн л цочролд оров. 100 ударга ердөө 1-р зэрэглэлийн техникч гэсэн бүрэн эзэмшиж чихвэл их хүчтэй техник. Тулааны төвшин адилхан ч энэ техникийн эсрэг таарсан техник хэрэглэхгүй л бол ялах магадлал том бага. Тиймээс ч хүм бүрл Чүфэнийг ялагдахыг мэдэж байв. Чү Юэ хөмсгөө зангидаад урагш хоёр алхаад Чүзэний хорон төлөвлөгөөг зогсоохыг хүссэн юм. Чү Юэ, үзэгчд тусалж болохгүй. Дүрмээ мэднэ үсттэй. Яг энэ үеэр түүний чихэнд хоолой сонсогдлоо. Хоош эргэж хартал Чүчэн түүн рүү ширтэн инээмсэглэж байв. Чүчэн түүнийг ажиглаж байгаа болохоор байдал бишцсэнийг ойлгосон юм. Ах トゥ хоёр Чүфэнийг зүгээр өнгөрөөхгүйг мэдэж байгаа болохоор Чүюэгийн санаа нь улмал зовлоо. Нударганы дүрсүүд Чүфэнийг бүрхэж салхины эсрэг чимээгээр Чүзэн огцом довтлоо. Чүзэний нудраг энгийн бишиг Чүфэн мэдрэв. Мөн тэр огтхон ч хүчээ бариагүй байгаа нь шийдэмгий байдлыг харуулж байлаа. Гэхдээ Чүфэн огтхон ч айлгүй, хөдөлгөөнгүй зогссоор байв. Тэр бултаж зугталгүй, дайралтын эрхийг хүлээж байсан юм. Энэ Чүфэн одоо тэнэг юм байх та. Яагаад бултахгүй байгаа юм бол? Тэр бултмаар байгаа ч чадахгүй л байхгүй юу? Бодвол хөдлөх цагаа олж чадахгүй байгаа биз? Тийм шүү. Тэр чинь гадаад танхимд 5 жил байсан хог шар шүү дээ. Чүфэнийг болдохгүй байгааг харсан хүмүүс түүнийг Чүзэний дайралтаас болоод айсандаа хөшчгөж гэж бодоцхон хүний мууд дурлан инээцгээж байв. Гэтэл Чүзэнийг ойртгүй үгүй юу? Чүфэн гинт гараа далалтал асар их аура түүний биеэс дэлбэрэх мэт ялгарн гарч ирэв. Тэр аура Чүзэнийг чиглэн дайрахад Чүзэн цочролд орон хөшөв. Учир нь тэр аура дотор алах хүсэл байсан юм. Чүзэнийг мэлэрч байх зур Чүфэн алгаараа огцом цохив. Түүний цохилтын хурд дэндүү хурдан байсан болохоор хүмүүс хөдөлж жамжаагүй байхад Чүзэний цээжин дээр дэлб цохив. Цээжин дээрээ цохилсан мөчөд Чүзэн цээжиндээ асар их өвдөлт мэдэрч ки болон цусны эргэлт нь замбраагүй болж байгааг мэдэрлээ. Түүнийг яаха бодхоос ч өмнө Чүфэн хэд хэдэн алгаар Чүзэнийг цохиж эхлэв. Чүзэн чангаар ориллоо. Түүний хам хүчин сольдож хөлн тэнхээгүй болж Чүфэний өмнө сөхрөн унав. Гүн энэ үзэгдлийг харсан хүмүүсийн эрүүн мултрах шахам ам нь ангайлаа. Тэд Чүфэнийг ийм хүчтэй гэдгийг зүүдэлж байгааг нь тодорхой. Гэхдээ Чүфэн хүчээ барьсныг хэн ч мэдээгүй. Хүчээ бариагүй бол тэр Чүзэнийг ганц л цохилтоор алж болох байсан. Чи спиритийн 4-р төвшин юм уу? Энэ үеэр Чүвэй ам нээлээ. Түүний нүд Чүфэн рүү гайхсан харцаар ширтэнэ. Юу? Спиритийн 4-р төвшин гинэ? Энэ үгийг сонссон хүн бүрл ухаан орцгов. Спиритийн 3-р төвшний хүнийг тулааны техник хэрэглэхгүй зодно гэдэг дор хаяж спиритийн 4-р төвшин байх ёстой. Гэхдээ Чүфэнийг спиритийн 4-р төвшин гэдэг бодол хүмүүсийн толгойд нэг л бууж өгөхгүй байв. Ганц тэд ч биш, Чү Юэ хүртэл нүд нь бүлтрэх шахам мэлрэн зогсов. Түүний жижигхэн ам нь удаанаар нээгдэн гайхшран зогслоо. Чүфэн хүмүүсийн харцыг тоолгүй ширээн дээр очоод 3 ширхэг гэгэн сүнсний өвсийг халааслаад хаалга руу чиглэн алхав. Зогс! Чи авгийнхаа хүнийг ингэж хүн дээр бэртээчгээд зүгээр явах гээ юу? Сэтгэл зүрх гэж байна уу? Энэ үед хэнэгэн хашгирлаа. Эргээд хартал Чүчэн Чүзэний гараас өргөн түшиж байв. Түүний царай нь уур хилэнгээр дүүрсэн байлаа. Дүүн хүнд ингэж зодуулахаар хэн л зүгээр сухав дээ. Юу? Хизэнээс чи намайг овгийн гишүүн гэж хардаг болчихов? Чамайг намайг тэгж дуудаж байхыг огт сонсож байгаагүй юм байна. Чүфэн инээмсэглээд чи өөрөө тэгж хэлсэн биз дээ? Нудраг хөлөнд нүд байхгүй, яаж ч гэмтсэн гомдлохгүй гэж. Одоо яасан? Ялагдлаа хүлээн авч чадахгүй нү? Ялагдлаа хүлээн авч чадахгүй? Чи албаар намайг хүн дээр гэмтээсэн чинь илтвэн. Чүзэн өвдөлтөө тэсэн шүдээ зуугаад ураг шалхав.
Хохирогчийн хувьд тэр Чүфэний эхний дайралтанд аль хэдийн ялагдсанаа мэдэж байсан. Гэтэл Чүфэн түүнийг албаар үргэлжлүүлэн цодсон. Эдгээрийг сонссон Чүфэн инээмсэглээд би спиритийн 4-р төвшөнд ороод удаагүй болохоор хүчээ сайн удирдах чадахгүй байгаа л да. Бас өмнө нь чиний техник их хүчтэй харагдсан болохоор басалгүй бүх хүчээ гаргасан юм. Тэгтэл хэн чамайг цаасан бар байна гэж мэдхэвтэй. Ганц ч цохилт даахгүй дэндүү дорой юм. Чамайг хит өндөр үнэлсэн бололтой. Чи Чүфэний хэлхийг сонссон Чүзэний царай цонхиж хав. Дэндүү ууралснаасаа болоод амьсгал бүрн хамаг эд эрхтнээ гаргах гэж байгаа мэт хүчтэй боллоо. Тэр хог шаар гэж дууддаг хүндээ ялагдаад зогсохгүй. Олны нүдэн дээр элэг доог боллоо. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд дэндүү хэцүү байсан юм. Гэсэн ч яаж чадахгүй байв. Дүрмийг ахтайгаа нийлж гаргасан болохоор тэр шүү дээ. Чүфэн өнгөрөх хэрэггүй. Чаддгийн бол нэг үзчихье. Энэ үеэр Чү овгийн талаас нэг хүн босон зогсов. Өө, чи бас надтай халз тулдмаар байгаа мó? Болж байна. Гэхдээ гигэн сүнсний өвсөө мөрөнд тавьж чадах уу? Гэж хэлээд боссон хүн рүү гараад илгэн зогслоо. Чи тэр боссон хүн Чүзэн Чүфэн хоёрт зэрэг Азура Дарагон сургуульд орсон юм. Гэхдээ тэр Чүзэн шиг хүчтэй биш. Тэр Чүфэнийг халз тулаан дуудах зоригтой байсан ч гигэн сүнсний өвсөө мөрөнд тавих зориггүй байсан юм. Яасан хэрвээ гигэн сүнсний өвсөндөө харамсахгүй гэвэл хэн ч надтай халз тулаан хийсэн болно шүү. Чүфэн тэнд байсан хүмүүсийг гүйлгэн ширтгэхэд түнтэй хэн ч харц тулгарч зүрхэлсэнгүй. Тэд Чүфэнтэй тулдахаас айсандаа биш. Гигэн сүнсний өвс тэдэнд ам шиг л үн цэнтэй болохоор мөрөнд тавих зориггүй байв. Чүфэн битгий давраад угаарай. Эцэст нь Чүвэй үг хэллээ. Яасан Чүвэй? Чи бас үзмээр байна уу? Би буруу санаагүй бол чи надаас 5 насаар ах байхаа. Хүмүүс чамайг жаахан хүүхэд дээрлэгсэн гэж ярихыг тоохгүй гэвэл надад чамтай тулдахад хамаа алга. Би ялагдсан ч юу ч алдахгүй. Харин ялах юм бол асар их юм хожин, тийм биз? Энэ бүхнийг сонссон Чүвэй гараа зангидан зогссон ч юу ч хэлээгүй юм. Учир нь Чүфэний хэлсэн зөв. Чүвэй бол Чүфэнтэй нас ойролцоо Чүчэн Чүзэнээс тэсөөр юм. Тэр жаахан хүүхэд байха болсон. Өдийн насан дээр тэр Чүфэнийг ялсан ч бусдын доог тохуу болох учраас Чүфэн рүү дайрсангүй. Энийг харсан танхимд байсан хүмүүсийн ихэнх нь толгой гудайлгав. Чүфэн гинт баяртай гэгч нэнэгээд эргэж хараад явлаа. Хаалгаар гарахаасаа өмнө ингэж хэлв. Би явхаасаа өмнө та нарт 2 зүйл хэлье. Эхнийх нь өөрсдийгөө төгс гэж бодох, хоёр дахь нь өөрийгөө доог тохуу болгох. Эдний утгыг өөрсдөө бодож олно биз? Гэж хэлээд Чүфэн хаалгыг хүчээр эрхэмсэхээр гарan явлаа. Энэ мөчөд тэр байранд байсан хүмүүс нэг л эвгүй байдалд орчихов. Чү овгийнхан Чүфэнийг доог тохуу болгохыг санаархаж байсан ч нэлээд хэдэн гадныхны нүдэн дээр өөрсдөө илэг доог боллоо. Тэдэнд бусдын царайг харах нүүр байхгүй болсон мэт санагдаж байв. Хамгийн их хүлээн зөвшөөрч чадахгүй байсан зүйл нь Чүфэний хүч. Тэд Чүфэнийг Чү овгийн хог шаар гэж боддог атал Чүфэн одоо спиритийн 4-р төвшин болж ихэнхийн даван гарсан нь тэднийг өөрсдөөсөө ичгэд хүргэсэн юм. Чүфэн тэр байрнаас гарсны дараа сэтгэл нь сэргсэн байв. Бага наснаасаа бусдад байнга дээрлэхүүлдэг байсан тэр ингэж нэг юм хариугаа авдгийм байжээ. Үнэн дээр Чүфэн тэднийг дээрлэхсэн гэхээсээ илүү тэгхээс өөр арга байгаагүй гэхэд болно. Аль нь ч байлаа гэсэн Чүфэний сэтгэл сэргсэн юм. Чүфэнийг холдохоос өмнө нэгэн ялдам хоолой сонсогдлоо. Эргээд хартал Чүвэй хойноос нь гүйцэн ирж байв. 12 дугаар анги догшин хүн. Чүвэй яагаад гараад ирэв? Чүфэн гайхсан шинжтэй асуулаа. Чүвэй жаргалтай гэгч нэнэнгэ Чүфэний хажууд ирээд цээжрүүн хөнгөн цохив. Чи ч овоо юм аа. Чамайг гадаад танхимд байхдаа яагаад үргэлж тайван байдгийн бол гэж гайхдаг байсан чинь аль хэдийн намайг гүйцчих гэж. Чүфэн ичимхэрсэн аятай толгой сэгсрээд
Чүү юу вэ? Өнөөдөр би чамд их гай тарьчихлаа. Чүү нэгдлий чинь уулзалт таар ухаан л өндөрлөлөө. Санаа битгий зовоо. Тэдэнд хичээл заах нь зөв. Үгүй бол тэд чамайг байнга л дээрлэх нь. Нэрэ чүүфэн маргааш сүнслэг ургамлын эрэлд хамтдаа явъя. Тэд нарыг ганцаараа барихад их хэцүү. Чи намайг тэдэнтэй ямар харьцаатайг мэднэ үсттэй. Би орё гэсэн чи чүү нэгдэл чинь авахгүй үз. Ингээд чүүфэн толгоос ихсэрлээ. Санаа битгий зовоо надад даатгачих. Маргааш бидэн дээр ирээрээ. Чүү юу вэ? Чүүфэн дахиад нэг хулсан цаас өглөө. Энэ цаасан дээр нь чүү нэгдлийн уулзах байршил байв. За. Чүү юуэг зөрүүдлэхийг харсан чүүфэн татгалзаж чадсангүй. Чүүфэнийг ятгахсныхаа дараа чүү юуэ уулзалтын байр руу буцав. Чүүфэний үзүүлсэн гентийн бэлгээс болж тэр үнэхээр их баяртай байсан юм. Хүн бүрл хүчрхэг хүмүүсийг хүндэлдэг. Чүүфэний үзүүлсэн онцгой хүчийг харсан чүү овгийнхан түүнд хандах хандлага өөрчлөх байх гэж найдаж байлаа. Чүү овгийг нэгтгэх нь чүү юугийн хамгийн том хүсэл юм. Чүүвэй, та нар байрны гадна түүнийг ирэхэд чүү нэгдлийнхэн аль хэдийн явчихсан байв. Чүүчэн чүүзэн хоёр ууртайгаар чүүе рүү ширтээд юу ч хэлэлгүй яваад өгөв. Чүү юу вэ? Чи өнөөдөр чүүфэний талд их орлоо. Тэгэд зогсохгүй чүүфэн биднээс хоёр ширхэг гэгэн сүнсний өвс аваад биднийг доромжлоод явлаа. Бүгд л ууралсандаа яваад өгсөн. Одоо баяртай байна уу? Чүүвэй ууртайгаар загналаа. Чүүвэй, миний буруу гэж бодоод чүүфэнийг зүгээр өнгөрөөчих. Ямар тач чүүфэн манай чүү овгийнх шүү дээ. Сонс, та нар чүүфэний хүчийг харсан. Тэр хог шар биш. Бас манай чүү нэгдэлд хүн хүч хэрэгтэй болохоор яагаад түүнийг илсүүлж болохгүй гэж? Чүү юугийн хэлхийг сонссон чүүвэйн царай хормын дотор хувирлаа. Хариу хэлэх гэж байснаа болоод харцсан хачин болсноо санаа алдав. Чамайг яй давэц. За яах вэ? Би чүүфэнд нэг боломж өгье. Маргааш түүнийг аваад ирээрэй. Ашгүй дээ. Чи хамгийн шилдэг нь. Ингээд чүү юуэ баяртай гихчин дэгдэн өсрөх үед түүний нэмсэглэл үнэхээр үзэгсэлэнтэй байв. За, явж хурдан амар. Чүүвэй толгоос ихсрээд өөрийнхөө гэрлүү явлаа. Чүүвэй, чи ч гэсэн эрт унтаарай. Чүү юуэ нэмсэглээд чүүвэй рүү гараа даллав. Чүүвэйн чүүфэнийг чүү нэгдэлд орохыг зөвшөөрсөн нь чүү юуэг маш их жаргалтай болгож байв. Гэхдээ тэр булан эргээд явсан чүүвэйн царайг хараагүй юм. Чүүвэй булан эргээд хорон гэгчин нэмсэглэл нүүрэндээ тодрууллаа. Чүү юу ихчээ? Тэр чүүфэн хүчээ их гүн нуусан бололтой. Би гадаад танхимд их удсан ч түүний нэрийг огтхон ч сонсч байгаагүй. Тэр дотоод танхимын шалгалтанд төрүүлэхээр бэлтгэж байсан бололтой. Яг энэ үед нэгэн залуухан хүү алхан ирлээ. Тэр чүүфэнтэй адилхан энэ жилийн шинэ сурагчдын нэг ба өнөөдөр чүү нэгдэлд орсон. Тийм ээ, чүүфэн гадаад танхимд шагналын төлөө байсан байх. Түүнд байгаа юм болов? Түүний яриаг сонссон чүү юуэ гинт ухаарлаа. Чүү юу ихчээ? Та хэд төсөөлөд байна? Энэ жилийн шалгалтын үеэр гадаад танхимд нэг догшин хүн гарч ирсэн. Тэр нэгдүгээр байранд орсон. Чүүфэн нэлээд хүчтэйч тэр хүнтэй харьцуулах юм бол юу ч биш. Догшин хүн гинэ? Хэр хүчтэй юм? Чүү юуэ сонирхон асуув. Дэндүү догшин. Нүүд ирэмхийн зур 4-р зэрэглэлийн догшин аратан 1-ийг, 3-р зэрэглэлийн догшин аратан 9-ийг, 2-р зэрэглэлийн догшин аратан 30-ыг ганцаараа алсан. Гадаад танхимын гоц сурагчид ирэх үед тэд газраар дүүрэн догшин аратнуудын цогцол харсан. Энэ л түүний хэр догшин, хэр хүчтэйг харуулж байгаа үсттэй. Тийм хүчтэй юм уу? Энэ мөчөд чүү юуэ цочролд орон зогсов. Тэр өөрөө ч бас дотоод танхимын шалгалтыг давсан болохоор шалгалтыг хэр хүнд байдгийг мэднэ. Айдас хөргөм догшин аратнуудын талаарч мэднэ. Ийм олон догшин аратнуудыг бусад хүмүүсийг ирэхээс өмнө ална гэдэг тэр хүн ямар хүчтэй байх вэ? Дор хаяж спиритийн 5 дугаар төвшин байх хэрэгтэй. Түүнийг хэн гэдэг юм? Хэсэг хугацааны дараа цочрлоосоо гарan энэ догшин хүний нэрийг мэдхийг хүсв. Би ч бас мэдхгүй. Харамсалтай нь тэр хүн албаар хэн гэдгээ нуусан.
Шагналаа авсны дараа тэр шалгалтын хаалгыг нээлгүй буцчихсан болохоор хинч түүнийг мэдэхгүй. Залуу хүү толгой сэгсрээд яваад өгөв. Хачин хүн юм а. Тийм их хүчтэй байж ил гарахгүй байна гэдэг. Магадгүй хүмүүст мэдэгдэж болохгүй нууцтай юм болов? Бодох тусам Чүү Юэ энэ догшин хүн гэгчийг улмал сонирхож эхлэв. Учир нь дотоод танхимд ахиныг гоц сурагч мандан гарахын шинж юм бэлв. Үгүй. Гэнэт Чүү Юэгийн сэтгэл нь түгшиж эхлэв. Төрөүний хачин байдлыг анзаарахад Чүүчэн, Чүүзэн хоёр явахдаа гэрлүүгээ яваагүй. Харин Чүүфэний явсан зүг рүү явсан. Энийг ухаарсан Чүү Юэ байдал нэг л биш байгааг ухаарн Чүүфэний хойноос хар хур дараагүй лээ. Дотоод танхим асар томоос гадна Чүүфэн Чүү Юэгийн гэр их хол. Гэхдээ Чүүфэн яарсан чгүй, сандарсан чгүй. Тайван алхан тэр хөнгүй газарт ирээд зогслоо. Гэтэд байлгүй гараад ир. Чүүфэн харанхуй болон руу ширтлээ. Овоо сэрэмжтэй юм гэж чамаа хит бассан бололтой. Ингэж хэлэх зуура хоёр хүний дүрс харанхуйгаас гарч ирлээ. Энэ хоёр бол Чүүчэн, Чүүзэн хоёр юм. Чүүзэний царай нь өмнөхөө бодвол хамаагүй дээрдсэн байсан ч уур хэлн нь огтхонч буураагүй байв. Тэр Чүүфэнийг алахыг хүртэл бодож байлаа. Чүүфэн чамд боломж өгье. 3 ширхэг гэгэн сүнсний өвсөө өгөөд дүүгийн минь өмнө сөхрөн мөргөөд уучлалтгүй. Тэгвэл чамайг уучлж магадгүй юм. Чүүчэн өөртөө итгэлтэй гэгч нь Чүүфэн рүү ширтлээ. Юу вэ? Та хоёр намайг дээрэмдэх гээ юу? Дээрэмдсэн чи яадаг юм? Тэгэх хүчтэй байх хэрэгтэй шүү эхлээд. Хүчээ? Чамд хүч гэж юу байдгийг үзүүлээд өгье л дөө. Чүүчэний бие хөдлөхөд хүчтэй салхи ардаас нь бослоо. Нүдэрэмхийн зур тэр Чүүфэний урд ирээд гарын сарвууны хэлбэрт орон Чүүфэний хоолойг тасдахаар завдан дайрав. Чүүчэний хүч Чүүзэнээс хэд дахин хүчтэй гэхэд хэлцдэхгүй ба спиритийн 4-р төвшний хүмүүс дундаа тэмч сул дорой биш юм. Гэвч түүний өрсөлдөгч нь Чүүфэн. Тэр ганцаараа 4-р зэрэглэлийн догшин араатныг нүцгэн гараараа алсан догшин хүн шүү дээ. 13 дугаар анги. Өвдөг сөхрөөд уучлалтгүй. Чүүфэн хажуу тийш болон Чүүчэний дайралтаас болтлаа. Энэ үеэр түүний нэг хөл газарт хүрэн огцом эргэсний дараа эргээд байрандаа ирлээ. Энийг харсан Чүүчэний царай нь хувирч хурдхан гэгч нь ухарлаа. Харамсалтай нь Чүүфэний хөл нь дэндүү хурдан байснаас гадна түүний байрлалаа олж байгаа нь дэндүү оновчтой байв. Чүүчэн сандарсандаа 2 гараа урдаа барин Чүүфэний дайралтыг хүчээр хаалаа. Өшөглөлтийн дараа Чүүчэн хэдэн алхам уухрах үед 2 гар нь хөшин мэдээ алдсан байлаа. Яг энэ мөчөд Чүүчэн хөмсгөө үл ялэг зангидав. Тэр Чүүфэнийг ийм хүчтэй байна гэж огт төсөөлөөгүй аж. Түүний хүч төсөөлж байснаас дэндүү их байсан болохоор энэ тулаанд нухацтай хандхаас өөр арга байхгүй байлаа. Чи овоо юм мэддэг бололтой. Гэхдээ дан ганц биеийн хүчээр хол явахгүй л дээ. Би чамд тулааны техникийн сүр хүчийг үзүүлье. Чүүчэн зогсолтгүй биеийн цэгүүдийг хадган чангаар ойрлов. Энэ үед түүний бие нэлээд томорч цохих цохилтж томров. Мөн түүний арьс нь цагаанаасаа нил ягаан болж суд нь тодрон гарч ирсэн нь айдас төрүүлэн байв. Бие хүчрхэгжүүлэгч техник. Чүүфэн Чүүчэнийг хараад нэг төрлийн бие хүчрхэгжүүлэгч техник хэрэглэснийг мэдэв. Иймэрхүү техник хэрэглэх тулааны техникийн хүчийг нэмэхгүй ч биеийн хүчийг тэр чигтэн нэмдэг. Тодорхой хэмжээнд бэлтгэсний дараа тухайн хүний биед сэлэм, жад гэх мэт хүйтэн зэвсгнүүд гэмтэл учруулж чаддаггүй ба тэдний бие тэр чигтээ зэвсэг болсон мэт болно. Чүүфэний царайг хувирахыг харсан Чүүчэн өөрөөрөө бахархаж эхлэв. Чүүфэний хүч санаанд оромгүй их байсан ч түүний хамгийн том сул тал нь ямар ч тулааны техникээр хичээллээгүүд байгаа юм. Чүүчэнийг хэрэгэлсэн тулааны техникийг гам бие гэдэг. Энэ техникийг эзэмшсэн байхад адил төвшний хүмүүс дундаа биеийн хүчний тулаанд дийлдэшгүй гэж болно.
Тиймээс ч тэр Чүфэнийг ялна гэдэгтээ итгэлтэй байв. Чүфэн өвдөг сөхрөөд уучлалт гуйж болно шүү. Үгүй бол түүний яриаг дуусгалгүй Чүфэний бие гэрлийн хурдаар алга болчихов. Чүфэн ахин гарч ирэхдээ аль хэдийн Чүчэний урд ирсэн байлаа. Хүчрэхэг хүнд нудраг нь улмал томров. Чүфэн түүнтэй нүур тулахаар шийдсэнийг хараад Чүчэн ёжтоо гэгч нь хэмгээд Чүфэний нудрагны өдөөс цоглоо. Хоёр цохилт тулж цохилдсон ч нудрагны биш ган төмөр мөргөлдөх чимээ гарав. Цохилдсны дараа Чүчэн хэдэн алхам ухарлаа. Түүний гарны хөөшөлт багасх нь битгий хэл улам ихсэв. Тэр нэг ч алхам ухраагүй Чүфэн рүү гайхан мэлрэв. Энэ мөгийн бие яахаараа ийм хүчтэй байдаг вүлээ? Нэг л биш байгааг Чүчэн анзаарав. Түүний сурсан техникээс болж адил төвшний хүмүүс түүнтэй нүур тулж тулалдаж зүрхэлдэггүй. Тэгтэл одоо түүний урд Чүфэн түүнтэй нүур тулж нудраг зөрүүлснээс гадна тулаанд давуутай байв. Энэ нь түүнд байдал бишцнийг харуулж байлаа. Гэнэт Чүфэний бие урагш угсхийн алгаараа цохиж Чүчэний яг урдаас нь дайрав. Чүчэн 2 удаа ухарсан ч хүлээн зөвшөөрмөөргүй байсан учраас Чүфэний буунаас бариад авлаа. Энэ тэгсэн ч Чүчэнгд баярлах дэндүү эрт байсан юм. Түүний гар юу ч бариагүй ба түүнийг чиглэж байсан алганы дайралд алга болсон байлаа. Гайхан зогсож байхад нь асар хүчтэй алга цээжин дээр нь буулаа. Чүфэний алганы дайралд маш хүчтэй байсан болохоор Чүчэн 10-аас ч олон метр шидэгдэн амнаасаа цус асгаруулan газар тунлаа. Энэ бүхнийг харж байсан Чүзэний эрүүн молтрох шахав. Спиритийн 4-р төвшний Чүчэн хүртэл Чүфэнд ялагдана гэж тэр төсөөлж байсангүй. Нөхцөл байдал түүний хүлээн зөвшөөрч чадах хэмжээнээс дэндүү хэтэрсэн байлаа. Чүфэн хэндэж хэрэггүй хогшаар байсан болохоор тэр шүү дээ. Яаж дээ? Чүчэний нүүрэн дээр өвдөлтөөс гадна гайхширсан төрх тодорно. Тэр ойлгож чадахгүй байлаа. Яагаад Чүфэний бугуунаас барьж чадалгүй цохиулснаа яаж ч бодоод ойлгохгүй байв. Тэр тулааны техникээр хичээлсэн байх та. Байж боломгүй юм. Яасан ч байж боломгүй. Тэр дотоод танхимд ороод 10 хонож байна. Яаж тулааны техникээр хичээллэх юм? Чүчэн Чүфэний хийсэн үйлдэлийг тулааны техник байх боломжгүй гэж үзэв. Учир нь 10 хоногийн дотор тулааны техник сурна гэдэг байж боломгүй зүйл болохоор тэр шүү дээ. Гэхдээ тэр Чүфэний хийсэн үйлдэл тулааны техникээс гадна дотоод танхимын хамгийн хүчрэхэг элбийн алга техник гэдгийг мэдэх юм бол яах бол? Аха! Энэ үед Чүзэн гүйж ирээд Чүчэнийг босгоод зугдахыг хүсэв. Тэр үнэхээр их сандарсан байлаа. Чүчэн Чүфэнийг дийлэхгүйгээс хойш зугдахаас өөр зүйл бодохгүй байв. Та хоёр явах гэж яарсны хэрэггүй. Гэтэл энэ үед Чүфэн ямар ч чимээ гаргалгүй тэдний урд ирэн замын хаан зогсов. Чүфэн яаж байна? Чүзэн нүүрэн дээрээ тайван байсан ч дотроо айж өгөх гэж байлаа. Учир нь одоогийн Чүфэн түүний мэддэг хуучны Чүфэнээс тис өөр болсон байсан юм. Бүр шал өөр хүн шиг байсан болохоор түүнийг үнэхээр айлгаж байв. Яах ч гээгүй байна. Зүгээр л байгаа бүх зүйлсээ өгөөд өвдөг сөхрөөд уучлалтгүй. Тэгвэл зүгээр явуулъя. Чүфэний нүүрэн дээр бяцхан инээмсэглэл байсан ч тэр тусмаа илүү айдас хүргэж байлаа. Чүфэн битгий давраад угаарай. Чүчэн шүдэ зуунгаа хэллээ. Би даварсан гэж юу? Та нар өөрсдөө намайг хогшаар гэж олонний нүдэн дээр доромжлоо үсттэй. Намайг дагаж гитээд дээрэмдэх гэж оролдчиход намайг даварсан гинэ. Та нар намайг чүү овгих гэж боддгүйх ч мэднэ. Тэглээгээд надад хамаагүй. Би ч та нарыг нэг гэр бүл гэж хардаггүй. Намайг доромжилж болно. Гэхдээ чүү юуэтэй тэгж харьцна гэдэг төвчж болшгүй зүйл. Учир нь чүү юуэ бол надад гэр бүлийн гишүүн мэт ирхэм учраас хамгаалахыг хүсдэг хүмүүсийн минь нэг. Ярьж дуусаад Чүфэний харцсан хуйтэрч гараа сунгаад тас хийтэл Чүчэн Чүзэн хоёрыг алгадав. Түүний алгадалт дэндүү хүчтэй байсан болохоор тэр хоёр газарт савж унлаа.
Дараагаар нь Чүфэн хүчтэй гэгч нь Чүчэний цээж рүү өшөглөв. Том амч нь хаач яв? Чи их онол ярих дуртай баха. Намайг сүрдүүлээд байлуу. Яагаад юм хэлэхгүй байгаа юм? Яриач. Намайг өршөөгөөч гэж хэл. Чүфэн ингэж хэлэнгээ Чүчэнийг 2 удаа алгадлаа. Алгадуулсны дараа Чүчэний 2 хазар дээр томоо гэгч нь 2 алганы мөр үлдэж амнаас нь цус урсан гарлаа. Шам шиг хог шараас өршөөл ирнэ гэж бодоо юу? Битгий мөрөөд. Чүчэн ч мөчөөгөө өгсөнгүй. Хариуд нь Чүфэн инээмсэглээд 2 гараа савлаа. Хэд хэдэн алга Чүчэний нүүрэн дээр буув. Тэр мөчөд Чүчэний хазар нь хавдснаасаа болж гахаа шиг л том толгойтой харагдаж байв. Чүфэн! Ах нь хэрцгийгээр зодуулж байгааг харсан Чүзэн галзууртлаа уурлаа. Холд! Гэд гараа даллаад Чүзэнийг алгадтал Чүзэн газарт савж унан босгоч тэнхэлгүй хэвдэв. Энэ мөчтөл Чүзэн Чүфэний хүчийг ойлгосон юм. Чүфэний ганц цохил тэгж даахгүй нь үнэн болж таарлаа. Чүфэн чаддгийм бол намайг алаач. Чүчэн хорон гэгч нь ширтээд хаашгирч эхэллээ. Намайг чадахгүй гэж бодоо юу? Гэж асуугаад Чүфэн Чүчэний бүсэнд байсан хутгийг аваад Дантян руу нонлоод ингэж хэллээ. Би нэг л тоолно. Өршөөл гойхгүй бол Дантяныг чинь устгаж энэ насандаа тулааны урлагаар хичээлэхгүй болгоно шүү. Тэгэхэд үзээрэй. Чүфэнийг хэлхийг сонсмогц Чүчэний царайн тэр даруйдаа хувирлаа. Нүүрнээс нь хорон төрхөн арилж асар их айдас давтаж эхлэв. Тэр Чүзэнтэй адилхан бодов. Түүний урд зогсож байгаа Чүфэн хуучны Чүфэнээс тэсөөр хүн мэт санагдана. Чүфэн үнэхээр түүний Дантяныг устгах юм уу? Түүнийг алах эсхийг тааж мэдхийн аргагүй байлаа. 14-р анги. Ахын цагтал. Чүфэний нэмсэглэл дэндүү хорон харагдана. Тэр хутгаа өргөөд нэг үг аяархан хэлв. Нэг. Чүфэн үгээ хэлж дуусгахаас өмнө хутгаа чиглүүлэн дүрлээ. Миний буруу Чүфэн. Миний буруу. Намайг уучлаарай. Гүйж байна. Миний хүчийг битгий устгаач гуй. Чүчэн ойлгох мэт ихэр татан хашгирлаа. Чүфэн цочирдсан аятай зогсоод Чүчэний байга байдлыг хараад инээмсэглэв. Чүчэний 2 нүд нь анаатай ба ганц тусал нулимс хазрын даган урсхын зэрэгцээ ам нь өршөөл ирсээр байв. Түүний нүүрний хувирал их өвдөж байгааг нь илтгэхийн хажуугаар бэйн дагжин чичирч өмднөөс нь шингэн зүйл урсан эвгүй үнэр ханхлуулна. Чүфэн хутгаа газар хаяад Чүчэн Чүзэн хоёрыг нэгжээд 5 ширхэг доод зэрэглэлийн газрын сүнсний өвс оллоо. Дараагаар нь Чүчэний урд ирээд хацар дээр нь хөнгөн алгадаад өөрийгөө хараач, хэн хог шар байна та? Одоо ойлгосон биз дээ? Гэж хэлв. Энэснийхэн дараа эрхэмсэхээр явлаа. Чүфэнийг явсны дараа Чүчэн Чүзэн хоёр нэг нэгнээ түшээд шөнийн харанхуйд уусан одлоо. Тэднийг яваад удаагүй байхад харанхуй хэсгээс үзэгсэлэнтэй царай гарч ирсэн нь Чүюэ байв. Гэхдээ Чүюэгийн нүүрэн дээр гайхшрал цочрол 2 хамт илэрнэ. Хэсэг мэлэрч зогссны дараа өөртөө ийм бовтнолаа. Чүфэн, чи яг ямар хүн юм бэ? Чи хэр хүчтэй юм бэ? Гэнэт тэр нүдэн анин хуучны жаахан Чүфэнийг дурсан зогслоо. Хүмүүс түүнийг хичнээн дооглож шоглож байсан ч тэр огт маргалдаж байгаагүй. Хүмүүс түүнийг хичнээн доромжилсан ч огт эсэргүүцэн дайрч байгаагүй. Түүний нүүрэн дээр үргэлж байдаг тэрл инээмсэглэл бусад хүмүүс түүнийг өрөвдөхөд хүргэдэг байсан. Түүнийг хамгаалмаар санагдтал тэгж өрөвдөлтөө инээмсэглэдэг байсан. Эцэст нь Чүюэ нүдэ нээгээд инээмсэглэлээ. Магадгүй бид чамайг сул дорой гэж буруу боддог байсан байх. Магадгүй энэ жинхэнэ чи байх. Чи бусдыг хамгаалах хангалттай хүчтэй болохоор бусдаар хамгаалуулах хэрэг байхгүй. Энэ мөчөд Чүфэн аль хэдийн өрөөндөө ирчихсэн 3 ширхэг гэгэн сүнсний өвс, 5 ширхэг газрын сүнсний өвсөө гаргаж ирэв. Газрын сүнсний өвс доод зэрэглэлийн сүнслэг ургамалч гэсэнтэй тулааны урлагаар хичээллэхэд шаардлагатай нандин зүйлсийн нэг.
Чүчэн Чүзэн хоёрыг харамсаг гэж эдний навсан юм. Өөрийн үргэлж доромжилдог байсан ах トゥ хоёрыг болгож тавьснаа бодох бүрт Чүфэний сэтгэл сэргэж байлаа. Муу хүний эсрэг муу арга хэрэглэх хэрэгтэй, муу хүнд юм ойлгуулахын тулд нударга ашиглах хэрэгтэй гэж яасан үнэн үгүй. Гэд Чүфэн энэмсэглэв. Тэр бэлтгэлээ хийх гэж яарсангүй. Оронд нь ахыхаа явуулсан захидлыг гаргаж ирээд дугтуг нээтэл танил бичиг харагдлаа. Энэ бол Чү Гуюгийн бичиг байсан юм. Дүү минь, чи Азурэ Драгон сургуульд ороод хэдийнэ 5 жил болж, уулзалгүй 5 жил боллоо. Хэдэн өдрийн дараа болох энэ жилийн овгийн цуглаан дээр овгийн ахлах суудлаасаа огцорно. Түүнийг огцорохын зэрэгцээ дараагийн шинэ овгийн ахлахаа сонгох ба аав нэр дэвшиж байгаа. Аавын хувьд энэ өдөр их чухал болохоор чамааг ирж надтай хамт аавыг дэмжинэ гэж найдаа. Загталд хэдхэн өгүүлбэр байсан ч санаагаа бүрэн илэрхийлсэн байлаа. Чүфэн захидлын агуулгыг хэсэг бодон суув. Жил бүр Чү овгийн цуглаан дээр залуу үеийнхэн бэлтгэлийн үр шимээ харах гэж хоорондоо нөхөрсөг тулаан хийдэг. Гаднаа шалгалт мэд харагдахч үнэндээ залуу үеийнхний ирээдүйн чадамжийг тодорхойлж овгийн ахлах сонгох сонголтонд ихээр нөлөөлдөг. Энэ удаа Чү Юаны нэр дэвшиж байгаа нь цэвэр Чү Гуюутэй холбоотой. Чү Гуюу бол Чү овгийн залуу үеийнхэн дундаас цор ганцаараа Лингюн сургуульд тэнцсэн. Бас тэр овгийн ихэнх тэмцээнүүдэд төрүүлсэн ба түүний ирээдүйн чадамжийг асар их хэмээн бусдад харуулсан нь Чү Юаны байр суурьнд нөлөөлсөн юм. Хэсэг бодсны дараа Чүфэн үзэг цаас аваад хариу загтал бичлээ. Агуулга нь их энгийн байв. Энэ жил тэр овгийн цуглаан дээр очиж аавынхаа сонгуульд туслана гэсэн байлаа. Тэр өөрийн чадвараа харуулж тодорхой хэмжээний байр суурь эзлэхийг хүсв. Тэгж байж л тэр Чү Юаны хүүхдүүд энгийн биш шүү гэдгийг харуулнаа. Өөрөөр бол энэ нь Чүфэний өөрийгөө нотлох боломж юм. Захиагаа бичиж дуусаад Чүфэн 3 ширхэг гэгэн сүнсний өвс, 5 ширхэг газрын сүнсний өвсөө боловсруулж дууслаа. Энэ үед л Чүфэн Дантьяна дүүрснийг мэдэрсэн юм. Түүний тооцооллоор бол ахаад 20 ширхэг гэгэн сүнсний өвс боловсруулж байж дараагийн төвшөнд орох байх. Гэвч тэр 20 ширхэг гэгэн сүнсний өвсийг авахын тулд асар их хөрөнгө шаардна. Тиймээс тэр сүүлчийнхээ найдварыг сүнслэг ургамлын эрэлд тавьсан юм. Өглөөч болж тэнгэр цэлмлээ. Азурэ Драгон сургуулийн хойд хэсэгт байх нүсэр том ордонд 10-аас 70 мянган хүн цугласан байв. Энэ нь сүнслэг ургамлын уул руу орох замуудын нэг юм. Чүфэн 2 цүнх өөрөв. Нэгэнд нь дүүрэн хоол хүнс, харин нөгөөх нь хоосон байв. Тэр цугласан хүмүүсийг эргүүлж тойруулж харан Чү Юэг хайж байлаа. Чүфэн наашир! Тэр Чү Юэгийн хоолыг сонсоод олж харлаа. Тэр баяртай гэгчин Чүфэн рүү гараа даллаж байв. Чүфэний ачааны хажууд Чү Юэгийн хамаагүй энгийн байв. Тэр нэг энгийн жижигхэн нэг мөртөө цүнх үрсэн ба өчигдрийнхэн хувцастай байлаа. Чү Юэ, чи хоол авч явахгүй мүү? Сүнслэг ургамлын эрэл 10 өдрийн турш үргэлжлэн. Чи юу идэх юм? Чүфэн гайхан асуулаа. Тэнэг гэдэг нь бид чинь нэгдэл гэдгийг мартаа юу? Би сүнслэг ургамал барих ажилтай. Хоол зөөх ажлыг өөр хүмүүс хийн гэж хэлээд нэг газар руу хуруугаараа заалаа. Заасан газарт нь Чү нэгдлийнхэн зогсож байв. 3 нь маш том цүнх үүрчихсэн нь хоол хүнснийх гэдэг нь харагдаж байв. Чүфэн, бид сүнслэг ургамал барих 3 багт хуваагдаж байгаа. Ууланд очоод бид 3 хэсэгт хуваагдаж явна. Баг бүрт хүнс зөөж явах үүрэгтэй хүмүүс, эргэн тойрноо ажиглах хүмүүс, сүнслэг ургамал барих хүмүүс гэж тустай байгаа. Хийх ажлын хуваарлалт тухайн хүний хүчнээс хамаарна. Сүнслэг ургамал ажиглагч бас хүчнээс хамаарч байгаа. Харин би сүнслэг ургамал барих хэсгийх. Чү Юэ Чүфэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Ингэснээр Чүфэн сүнслэг ургамлын эрлийн талаар илүү сайн ойлгож, мөн багаар ажиллахын аж тусыг ч мэдэж явлаа. Сүнслэг ургамлууд сүнслэг чанартай учраас хүмүүс тэднийг барихаас өмнө тэд өөрсдийгөө далдалж нуудаг.
Хангалттай хүчрэхэг байхгүй л бол ганцаараа сүнслэг ургамал барина гэдэг үлгэр. Тиймээс сурагчдын ихэнх нь нэгдэлд орохыг илүүд үздэг. Тэдний хүчнээс илүү багийн хүч хавь илүү болохоор тэр шүү дээ. Сүнслэг ургамал барих талаар тайлбарласны дараа Чүү Юэ Чүү Фэнийг Чүү нэгдлийн хүмүүс байсан газар дагуулan ирлээ. Ойртож ирсний дараа нэг хүн дутуу байгааг анзаарлаа. Тэр хүн нь Чүү Чэн байсан юм. Өчигдөр Чүү Чэн дэндүү хүн дээр зодуулсан болохоор толгой нь гахаа шиг л бөөрөнхий болчихсон. Тиймээс хүмүүсийн нүрийг харахаасаа ичээд сүнслэг ургамлын эрлээ хайсан юм. Харин өөр нэг танил царай харагдлаа. Тэр нь Чүү Зэн байв. Гэхдээ одоогийн Чүү Зэнд хуучных нь өнгөрөө зам байхгүй болсон байв. Тэр толгоогоо гудайлгаад юу ч хэлсэнгүй. Байга байдалдаа их сэтгэл гутарсан харагдана. 15 дугаар анги. Луу бар ах トゥ 2. Чүү Фэн би сүүлийн гишүүн байна. Бүгдээрээ Чүү Фэнийг угтаарай, алгаа ташаарай. Чүү Юэ Чүү Фэнийг авчирсны дараа дэмжин алгаа ташив. Энийг харсан Чүү овгийн биш Чүү нэгдлийн гишүүд алгаа ташин Чүү Фэн рүү толгойд өглөө. Тэд өчигдөр Чүү Фэний хүчийг харсан болохоор Чүү овгийнхан Чүү Фэнтэй яаж ч харьцсан тэд үл тоон Чүү Фэнийг хүлээн авлаа. Гэвч Чүү овгийн залуус юу ч хийлгүй Чүү Фэн рүү хорон харцаар ширтэнэ. Чүү Юэ яаж байгаа юм? Манай Чүү нэгдэлд гадны хүн авчирна гинэ. Хурд нь наадхаа зайлвал. Чүү Вэй гэнэт ууртайгаар хашгирлаа. Тийм шүү. Чүү нэгдэл түүнийг хүлээж авахгүй. Наадхаа зайлвал. Бусд нь ч мөн хаашгирч эхэллээ. Тэд санаатай гэмээр чангаар хаашгирч эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Энэ нь ч олонний анхаарлыг татсан юм. Энэ мөчөд Чүү Фэн хөмсгөө зангидлаа. Чүү Вэй түүнийг ингэж угтан чинээ тэр огт бодсонгүй. Энийг хэн угтан авалт гэхэвдээ. Харваас олон хүмүүсийн нүдэн дээр түүнийг доромжилж байна. Чүү Вэй яаж байна? Чи өөрөө өчигдөр. Энэ үед Чүү Юэ яахаа мэдэхгүй сандарч эхэллээ. Чүү Юэ амаа тат. Чүү нэгдэлд би хүсснээ хэлнэ. Би Чүү Фэн л биш бол хэнийг ч нэгдэлдээ авсан болно. Чүү Вэй Чүү Юэд яриагаа дуусгах боломж олгосонгүй. Чүү Вэй би чамайг ингэн гэж огт. За намайг авахгүйгээс хойш би явлаа. Чүү Юэ арай гэж бодлоо цэгцлээд тайвширлаа. Чүү Вэй албаар Чүү Фэнийг ийм байдалд оруулах гэж өөрийг ашигласан гэдгийг ухаарлаа. Чүү Юэ чамд үг хэлэх эрх байхгүй гэж айж байна. Чүү овгоос явмааргүй байвал чи Чүү нэгдлээс явж болохгүй. Чүү Вэй түүнийг ингэн гэдгийг мэдсэн юм шиг хүйтнэр инээмсэглэлээ. Чи мүү? Чүү Юэ ууралснаасаа болж шүдээ зууж байв. Яахаа мэдэхгүй л Чүү Фэн рүү үе ширтэн. Чүү Фэн би Чүү Юэ тайлбарлах хэрэггүй дээ. Чиний буруу биш гэдгийг мэдэж байна. Чүү Фэн Чүү Вэй тэр хэдийг шинжингээ их тайван зогсож байв. Танай Чүү нэгдэл намайг хүлээж авахгүй гэж байгаа биз? За яах вэ зүгээрээ. Гэхдээ өнөөдөр хэлсэн зүйлээ сайн санаж яваарай. Та нар өнөөдөр хийсэн зүйлстэй нэг л өдөр харамсан та. Инээдтэй юм. Чи өөрийгөө хэн гэж бодов? Бид харамсан гэж юу? Биднийг харамсуулахаар тийм мундаг юм уу чи? Харин чи өөрийгөө хэн гэж бодов? Ичхүргүй новшвэ. Тэд Чүү Фэний хэлснийг тоосончгүй. Тэдний нүдэнд бол Чүү Фэн багаасаа л хог шар байсан. Энүүгээр ч овоо цоглог байх чинь яг энэ мөчөд нэгэн хоолой сонсогдлоо. Бүгд хоолой сонсогдсон зүг рүү харахад хоёр залуу тайван алхан ирж байв. Тэд ихэр ах дүүс ба нэл ягаан урд ханцуун тосон дойх туяаг хүртэл харахаар халтайсан байв. Тэд хоёулаа модтой чихэрний иш баринга чихрээ зажиллаж байв. Тэдний зажлах чимээ нь үнэхээр төвөгтэй сонсогдно. Гэвч тэдний энгэр дээр байсан тэмдгийг харсан хүмүүс бүгд л цочролд орон мэлрэн зогсно. Тэмдэгний дээр хос далавч байсан юм. Энэ бол дотоод танхимын хамгийн хүчрэхэг салхины нэгдлийн бэлэг тэмдэг юм. Тэд салхины нэгдлийн луу бар ах トゥ 2 байна. Энэ үед тэр хоёрыг хүмүүс эхнээсээ таних эхэллээ. Эрэгтэй сурагчид хүндлэл бишрлэр дүүрч, эмэгтэй сурагчид хайраа зарлан орилж байв. Чүү Юэгийн царай хүртэл бараачхав.
Чүү юу вэ? Тэднийг таньдаг юм уу? Чүүфэн сонирхон асуулаа. Ааха, тэднийг Байлон Байхуу гэдэг. Надтай адилхан 16 настай. Тэд Азуре дараагийн сургуульд надтай зэрэг орсон ч тэд хоёулаа дотоод танхимын шалгалтыг 12-т байхдаа давсан. Бүр 1-р байранд орсон. Цуу яриагаар бол тэд жилийн өмнө Спиритийн 6-р төвшөнд орсон гэсэн. Тэд бол жинхэнэ суут гоц сурагчид. Чүү юу вэ? Тэр хоёрын талаар ярьж байхдаа нухацтай царай гаргасан байгаа нь тэднийг биширдэг нь ээлт байв. 16 наснда Спиритийн 6-р төвшөнд орно гэдэг. Чүү юугийн яриаг сонссон Чүүфэн хүртэл луу бар ах トゥ хоёрыг өндрөөр үнэлв. Учир нь түүний ах Чүүгүү юу 17 наснда Спиритийн 6-р төвшөнд орж гоц суут гэж дуудагддаг. Харин энэ хоёр Чүүгүүгээс нэгээр дүү байгаа нь салхины нэгдлийн гишүүд бүгд ер бус юм ба. Яагаад салхины нэгдлийг домог гэдгийг харуулж байлаа. Тэд биднийг чиглэж байх шиг байна. Бид тэднийг уурлуулаагүй үсттэй. Тэдний чиглэж байгаа зүг нь Чүү нэгдэл гэдгийг харсан хүмүүс бүгд л сандарч байлаа. Чүү ээч мөн адил. Ах トゥ хоёр их алдар цуутай болохоор тэр шүү дээ. Салхины нэгдэлд ороогүй байсан ч тэдний алдар нэрийг дарж чадахгүй. Тэд иймэрхүү хүчтэй хүмүүсийг уурлуулж зүрхлэхгүй. Учир нь тэхийн бол дотоод танхимд үхлийн ял авлаа л гэсэн үг. Тэднийг ойртох тусам хүмүүс тайвширч эхэллээ. Учир нь ах トゥ хоёрын байна тэд биш, харин Чүүфэн байсан юм. Чи Чүүфэн үү? Байлон Чүүфэн рүү хараад асуулаа. Тийм бол юу гэж? Чүүфэн тайвнаар хариулв. Өө, Чүүфэний хариуг сонссон Байхуу өөрийн эрэхгүй хөмсгөө зангидж Чүүфэнийг шүмжилж эхэллээ. Ашгүй дээ, луу бар ах トゥ хоёр Чүүфэнийг хайж байсан юм байна. Дөнгөж дотоод танхимд орчход энэ ах トゥ хоёрыг уурлуулж байдаг хохино. Энэ удаа түүнийг яаж алуулахыг харцгаая. Энэ үед Чүү овгийнхан дэндүү баяртай байлаа. Тэд Чүүфэнийг хүчрхэг хүмүүсийг уурлуулад алуулаасаа гэж хүсч байсан ч Чүүфэн жинхнээсээ луу бар ах トゥ хоёрыг өднө гэж хэн санах вэ? Энэ нь тэднийг улам баярлуулж байв. Гэвч ах トゥ хоёрын хэлсэн дараагийн үгс тэднийг тэр дорн цочролд оруулсан юм. Чүүфэн салхины нэгдэлд ормоор байна уу?